Хэдүүлээ ерөөхдөө нэлээ аюулгүй багцтай ингээ явж байгаа. Уулуурхан компани хувьцаа баг зэрэг эзэмшиж байгаа. Ашиг айлдын авцсан. Тэгээ та бити шуналтаараа одоо ерөөхдөө нэлээ сэтгэл зүгийн хувьд бол хэцүү цаг үе яарах хэрэггүй шүү. Оройн мэнд хөрөнгө оруулагч нараа за хэдүүлээ харж байгаа юм бол алт flagging starting to flag нэг flag усчин Там юу юм бэ гэх юм бол ер нь бол нэг breakout хийх гэж үзсэн failдсан, breakout хийх гэж үзсэн failдсан, breakout хийх гэж үзсэн failдсан. Асар том та харж байгаа юм volume бас маш өндөр асар их хэмжээний distribution явж байгаа. Тэгээ институцууд, томоохон хөрөнгө оруулагч нар, туршлагатай хүмүүс позициудаа хааж байгаа. Хинлүү позициудаа зарж байгаа юм бэ гэх юм бол жижиглэнгийн retail. Та бас social media ийш ингээд хараад ухаад үзэх юм бол энэтхийн гудамж, хятад гудамж ерөөхдөө Америк, Герман, Европ хүн болгон юу худалдаж авч байгаа юм бэ гэх юм бол алтыг худалдаж авч байгаа. Америк Costco, Walmart дотор ерөөхдөө жижиглэнгийн алтын худалдаа явдаг байсан бол одоо бараг жижиг алт мөнгөний зоос ерөөсөө олдохгүй байгаа. За энэ юу гэсэн үг юм бэ гэх юм бол та санаж байгаа бол 2016 онд 2020 онд бүр Монголд Америк гэсэн Uber муу таксины жолооч нар биткойн яриад эхэлсэн. Тэгээ энэ юм хийх магадaltaй юм бэ гэх юм бол богино хугацааны топ хийх магадaltaй. За тэгээ ийм савлгаатай үед бас ингээд энийг авч зарах хөрөнгө оруулалт хийх, арилжаа амжилттай хийх маш хэцүү. Яг гэх юм бол зүгээр солиотой сэгсэрж байгаа хэлбэлцэлтэй учраас. Тийм учраас хэдүүлээ оргил цэг дээр нь тий хэдхэн хоногийн өмнө хэдүүлээ оргил цэг дээр нь ерөөхдөө алтын позициудаа асар их хэмжээгээр багасгацсан. Энэ дээр бол би бол нэг сүртэй өөрчлөлт хийв байгаа. Алтан дээр нэлээд хөөрхөн хэдүүлээ ашиг авцсан байгаа учраас одоо яарч тэ одоо илүү өшөө поужиндах магадл загтал та бас өөрийнхөө дотроо ингээ сайн анзаарч байгаарай. Өчигдөр өнөөдөр алт буцаага 4300 хүрсэн. Тэгэхээр та хэдийн дотор юу үссэн байж магадгүй жоохон FOMO үссэн байж магадгүй тэ одоо хоцорцсон биш үү? Одоо эргүүлээд орох цаг нь болцсон биш үү? All in хийх ёстой биш үү? Алт одоо бүр дээшээ явах юм биш үү? Гэх мэт чин тэр эмоцуудаа унтраа хэдүүлээ ерөөхдөө маш өндөр хэмжээний ашиг өгөөж Mega Metals-аас авсан, Curve Mining-аас авсан, Matsa Hecla Mining ерөөхдөө олборлолт мөнгө алтны компаниудаас хэдүүлээ тултан ашиг олцсон байгаа учраас одоо тэ шуналдах цаг ерөөсөө биш одоо 50 байх цаг. Хувьцааны арилжаа хөрөнгө оруулалт тий мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тий. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөө чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тий. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө оруулалтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-д нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тий ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байна. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тий манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. За тэгээд мөнгөн дээрээ бас та харж байгаа бол бас энэ flag байсан. Нилээн хурц candle доошоо. Тэгээд мөнгө юу хийж ийна гэх юм бол өнөөдөр бас дахиад нэг хүчтэй dump хийлээ. Тэгээд $49 дээр одоо хүрсэн. Тэгээ магадaltaй одоо ABC correction явах магадлал маш өндөртэй тий. Хэдүүлээ тэгээ харцгай хавар retraction явах боломжтой юм бэ гэх юм бол энэ 42 эсвэл энэ 45 хүртэл retraction явах боломжтой. За тэгээд хэдүүлээ энэ RSI index ерөөхдөө шал дээрээ буусан. Тэгээд жоохон consolidation болоод ирэхээрээ магадгүй хэдүүлээ позиц нэмэх ёстой. За ингээд мөнгийг харах юм бол ер нь бол алт бараг дагаад явах бах. Тэгээд хэдүүлээ энэ retraction юм уу жижигхэн correction хавар үргэлжлүүлэх юм бэ гэх юм бол хэдүүлээ харцгай. Миний таамаг юу юм? Би ерөөхдөө 42 юм уу 44-ийн хооронд энэ хаваар ерөөхдөө жоохон нэмээд позиц орё гэж бодож байна. За энэ дээр бас яарсан юм ерөөсөө байхгүй шүү. Окей. За дараагийн хэдүүлээ харцгаая. Доллар ерөөхдөө яаж байгаа юм бэ? Чангарч байгаа юм уу? Суларч байгаа юм уу? Хэдүүлээ ингээд харах юм бол урт хугацаанд одоо энэ daily chart байна. Ерөөхдөө monthly chart-ыг харах юм бол ерөөхдөө нэг bottom хийж байх шиг байна. Тэрнээс хойш жижигхэн uptrend line дотор ингээд явж байгаа.
Яа, ерөөхдөө сая хэдүүлээ TLT авсан. Яагаад юм бэ гэх юм бол доллар чангарах магадaltaй. За тэгээд Европ ерөөхдөө эвгүй болж эхэлж байгаа. Францын нэг томоохон банк BNP Paribas ерөөхдөө асуудал болж эхэлж байгаа. Европчууд бас тэр Оросын төв банкны мөнгийг дээрэмдэх гэж бэлтгэл ажиллаа хийж байгаа. Яг тэр бий болох юм бол ерөөхдөө бэлэн байгаарай асар их хэмжээний мөнгө Европоос зүхтах баха. Тэгээд мөнгө нь хаашаа орох юм бэ гэх юм бол еврогоос хүмүүс мөнгөө гаргаад тэгээд мэдээж доллар руу орох магадлал хамаагүй өндөртэй. За тэгээд хэдүүлээ харцгаая нэг шинэ тренд үүсэж байна үгүй юу тий? Ерөнхийдөө энд нэг ерөнхийдөө bounce хийлээ, энд нэг bounce хийсэн. Ерөнхийдөө жижигхэн up тренд дотор орж явах шиг байна. За TLT-гийн chart хэдүүлээ харъя. Манай одоо вакцины бараг 25% эзэлж байгаа. Хэдүүлэнгийн entry price ерөнхийдөө энэ 91.50 дээр байсан. Одоо бага зэргийн ашигтай явж байгаа. Хэдүүлээ харах юм бол RSI дэше явж байна. Энэ бол нэг амар алтны уурхайн компани шиг ингээ пуужинтэй хөвцөө ерөөсөө биш. Ерөнхийдөө хэдүүлээ алтан мөнгөний компани дээр алсан ашигаа эндээ парклж байгаа. Жохон ашиг авах зорилготой. Тэгээ магадгүй ингээ TLT ингээ дэше яваад хэдүүлээ нэг 3-4-5% ашиг хийгээд магадгүй 100 муу хүртэл яваад тэгээд exit хийгээд тэгээ буцаагаад магадгүй тэр алтан мөнгөний компани руу орох цаг нь бол мөн. Окей. Сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол энэ IonQ-гийн хөвцөө тэг таад ингэ харж байгаа юм бол энэ candle та monthly candle хартаа энэ бол аимшигтай амар муу candle тэг ер нь бол амар муу candle ер нь ингээ харах юм бол нэг double top хийсэн байх шиг байна. Тэгээд хэдүүлээ саяхан IonZ дээр жижигхэн позиц авсан. Тэгээд энэ monthly candle нэг дахиад нэг 7 хоног үргэлжлүүлнэ. Ер нь нэг арах техник зүгээс нь харах юм бол энэ бол яг топ candle юм шиг харагдаж байгаа. Та нэг харж байгаа юм бол өмнөх candle яг хөө нэг амар царай муутай биш. Энэ ерөөхдөө бас гайгүй candle. Гэхдээ энэ бол аимшигын муу candle шүү. Ерөөхдөө сул байгаа гэсэн үг. Тийм учраас энэ QUBT энэ quantum хөвцөөнүүдийн bubble pop хийх цаг дөхөх магадaltaй. Тэгээ хэдүүлээ баг зэргийн IonZ, IonQ-гийн эсрэг позиц авсан QUBT харах юм бол бас сул байна. CLSQ харах юм бол энэ candle ерөөхдөө жоохон positive гэхдээ бас тийм амар гоё харагдах байгаа. Rigetti computing харах юм бол энэ яг уу арай гайгүй гэхдээ IonQ-гийн candle chart техник зүгээс бол гамшиг юм шиг харагдаж байгаа. Тийм учраас хэдүүлээ энэ дээрээ жоохон арилжаа хийшүү. Тэгээд магадгүй тэр позицаа жоохон нэмэх магадлал бас байгаа шүү. За биткойн ингээ харах юм бол тийм дээр бас яг тодорхой юм харагдахгүй байгаа. Та нэг харж байгаа юм бол тэгтээ бас нэг гоё харагдахгүй байна тий. Roll over хийх гэдэг ах шиг. Одоо daily chart руу орох юм бол doesn't look good. Тэгээ энэ resistance ерөөхдөө хүчтэй 1 2 3 удаа оролдож үзсэн. Одоо low хийчлээ. Тэгээ хэдүүлээ харцгаая биткойн дээр жоохон төвчээртэй байх хэвээр. Яг downtrend руу ороод тэгээ хэдүүлээ харцгаая одоо нэг 108 мянга дээр явж гин магадгүй энэ 99 мянгаас доош ингээд ороод retest хийгээд failдэх юм бол энэ үеэр хэдүүлээ short хийх магадaltaй шүү. Гэхдээ биткойн дээр хэдүүлээ ерөөсөө яарах хэрэггүй. Зүгээр хараал сууж. За, хэмзийн хувьцаа ерөөхдөө бас нэг сайн харагдахгүй байгаа шүү. Хэдүүлээ хуваа нэлээд багасгсан байгаа. Одоо вакцины бараг 2% л оруулсан байгаа. Автоматикийн вакцаас маргааш нөгөөдрөөсөө бас хэмзийн хувьцаа хасна. Тэгээд юу харагдаж байна гэх юм бол энэ буцаагаад 30 за магадгүй бүр 20 доллар руу унах хандлагатай харагдаж байна. Volume доошоо явж байна. RSI доошоо явж байна. Тэгээ хэдүүлээ ямар байна гэх юм бол энэ 20-25 долларын үеэр хэмзийн хувьцаа эрүүлээ авч чадах юм бол амар гоо хэмтхэн хэдүүлээ нэмээд авъя шүү. Тэгээ би баг бодож байна өнөө маргааштай хэдүүлээ үлдсэн хэмзээ зараад хаашаа оруулмаар байна гэх юм бол магадгүй Oscar Health руу нэмэх хэрэгтэй гэж магадгүй. Ер нь бол энэ uptrend line ерөөхдөө 1 2 3 4 5 6 7 8 удаа ерөөхдөө баталгаажсан гэх юм уу да. Гэхдээ эзэний цагт эвдчих магадгүй. Гэхдээ ер нь бол юу харагдаж байна гэх юм бол энэ ер нь бол нэг wedge дотор ингээ явж байгаа. Тэгээ эзэний цагт breakout хийх магадлал бол байгаа. Тэгээд одоо Америкийн их хурл буцаагаад
хуралдаад тэгээд энэ government shutdown зогсчих юм бол тэгээ ACA гэсэн Obamacare-ийн хууль маань сунгагдах юм бол юу болох юм бэ гэх юм бол Oscar Health ерөнхийдөө дэшээ онцоо. Тийм учраас хэдүүлээ энэ 7 хоногт бэлэн байцгаая жоохон Oscar Health дээр нэмж худалдаж авах цаг болцсон байж магадгүй шүү. За. Tesla. Тэ таад харж байгаа юм бол ер нь бол одоо тэ харъя л да. Хэдэн жил consolidation явж байна. Тэ ер нь бол 1 2 3 4 дөрөөр нь хэдэн жилийн sideways consolidation хэлж болно. Эсвэл нэг cup and handle гарцсан байна гэж хэлж болно. Ер нь бол Optimus robot-ийн үйлдвэрлэл нь эхэлсэн байна. 2 хоногийн дараа ерөөхдөө Tesla шинэ орлого ерөөхдөө тайлангаа танилцуулахын хувьцаа эзэмшлийн хурал бас болохын Elon Musk-ийн шинэ хөдөлмөрийн гэрээ бас зурагдаж магадгүй. Тэгээ өнгөрсөн үйлрэл ерөөхдөө нэлээд олон машин зарцсан байгаа учраас магадгүй маргааш хідүүлээ хэмс дээрээ хуваа нэмэх цаг ирсэн байж магадгүй шүү. За тэгэхээр тэрэн дээрээ хідүүлээ зөвөр 50 хүлээцтэй бай. Энэ дээрээ би угаасаа таагаад удахгүй мэдээлэл өгнө. За гэхдээ удахгүй хідүүлээ дахиад хэлье. Тэ хэмзэг жоохон хасаад ерөөхдөө эсвэл багцаасаа бүтэн хасаад Oscar Health руу шилжүүлэх цаг ирсэн байж магадгүй шүү. За. Окей, тэгээ бусад хувьцаанууд нь ерөөхдөө явдгаараа явж гин манай энэ алт мөнгөний уурхаанууд нь бас яг адилхан ер нь бол таадны харж байгаа юм бол энэ Curve Mining monthly chart нэр яг тодорхой юм харагдахгүй daily chart руу хэдүүлээ шилжих юм бол тодорхой болж эхэлж байна. Flagging тэ одоо pre-market дээр $20 дээр явж байна. Тэгээд ерөөхдөө юу болох магадaltaй юм бэ гэх юм бол ABC тэ ABC correction болоод тэгээд за support гэх юм бол энэ хаваард хүчтэй байна, энэ хаваард хүчтэй байна. Тэгээ хэдүүлээ ерөөхдөө Curve Mining дээр хизээ жоохон нэмж авах юм бэ гэх юм бол энэ ханш үеэр жоохон нэмж авах Hecla Mining гэх мэдчин дээр ерөөхдөө бас яг адилхан уулуурхан компаниудаас хэдүүлээ гоё цагаар гарсан. Тийм учраас хэдүүлээ бас энэ дээр нэг яраад буцаагаад орж ирэх нь ерөөсөө хэрэггүй. Тэгээд тэ Hecla Mining та харж байгаа бол хэдүүлээ $14-15 гарсан одоо pre-market дээр $13 дээр явж байгаа мөнгө үргэлжлүүлээ жоохон ус буурах магадaltaй юм байна. Тэгээ одоо зүгээр байгаа gain-уудаа ер нь хамгаалах ёстой. Хамгийн сүүлд ерөөхдөө хэдүүлээ Nvidia харцгаая. Ерөөхдөө юу харагдаж байна гэх юм бол энэ channel-ыг эвтцэн. Тэ энэ өсөлтийн channel-ыг эвтцэн. Өмнө зурсан юм бол тэ за channel-ыг дахиад шинээр зурчээ. Тэ энэ channel дотор ерөөхдөө цэгцтэй явж исэн боловч саяхан нэлээд fat candle down тэ pump гэл down одоо энэ channel-ийн тэ яроол нь ерөөхдөө жоохон resistance болж байна. Бас semiconductors дотор ингээд хажуу тийшээ яваад тэгээ жоохон correction орж ирэх магадaltaй юм байна. Тэгээ хэдүүлээ нөгөө S&P 500 гэх мэтчлэн харах юм бол өмнө бас хэлж исэн энэ candle дотор яг энэ томоохон candle дотор ингээд явжлаа бол bullish бол биш ерөөхдөө bearish. Энийг ингээд дээшээ явж эвдэж чадах юм бол ерөөхдөө техник зүгээс нь арай жоохон өөр зураг хартан. Тэгээд өнөөдөр ерөөхдөө энэ S&P 500 хаашаа явах гэдэг юм бэ шийдэгдэх байх. Хэдүүлээ QQQ Nasdaq харах юм бол яг адилхан. Dow Jones арай жоохон өөр. Тэг. Гэхдээ ер нь төстэй жоохон breakout хийх гэдэг ашгүй. Ганцхан өмнөх видеон дээр ярьжсэн Dow Jones-ийн uptrend нь хэвээрээ S&P 500 ерөөхдөө жоохон буурах магадaltaй. Russell нөгөө small cap stocks харах юм бол uptrend ерөөхдөө хүчнтэй хэвээрээ дөнгөж сая ингээд өөрийнхөө аварж гарсан. Эндээ нэлийн томоохон fake out те. Энийг fake out дахиад нэг fake out болсон. Тэгээ хэдүүлээ энийг зүгээр ажиглаа сууж. Хэдүүлээ ерөөхдөө нэлээ аюулгүй багцтай ингээд явж байгаа. Уулуурхан компани хувьцаа баг зэрэг эзэмшиж байгаа. Ашиг LED-ний авцсан. Тэгээд та бити шуналтаараа одоо ерөөхдөө нэлээ сэтгэл зүйн хувьд бол хэцүү цаг үе. Нэлээ их хөрөнгө олт хийсэн хүмүүсийн хувьд тэргээ хэдүүлээ зүгээр давчаад юм тэ хөрөнгөний зах зээл хаашаа явах байгаа юм бэ? Алтны ханш хаа хүртэл унах юм бэ? Мөнгөний үн ханш хаа хүртэл унах юм бэ? Тэр нь тодорхой болсныхаа дараа тэ хэдүүлээ заавалж оргилийн таамаглах ерөөсөө хэрэггүй, яроолын таамаглах ерөөсөө хэрэггүй, өдөр болгон үргэлж нэг шинэ арилжаа гарч ирдэг учраас яарах хэрэггүй шүү. Тэ
За тэгээд та тайван суужээ тэ сайхан амар унтаж яав. Тэгээд дараагийн market update-ээр эргээд уулзцгаая. Bye bye. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линктээр дараарай. Линктээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.